үзэгч та бүхнийг Ховд аймгийн хөдөө аж ахуйн газрын үйлдвэр худалдаа үйлчлэгийн хэлтсийн дарга Эрдэнэт орж дарагтаа уулзуулж байна. Тэгэхээр Ховд аймаг одоо жил жилийн хавар болоод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг бол аж ахуйн нэгж байгууллагуудаа үе шаттайгаар бас тодорхой одоо шалгуурын дагуу олгодог. Тэгэхээр жилд одоо төсвөлж байгаа мөнгө нь одоо харилцан адилгүй байдаг. Тэгэхээр энэ жилийн тухайд одоо хичнээн төгрөгийн зээлийг хичнээн одоо аж ахуйн нэгжид одоо олгохоор та бүх маань төсөв төлөвлөгөөнд тусгаад байна. Энэ жил одоо бас ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд голдуу зээл олгохыг одоо чухалчилж байгаа вэ? За энэ жилд манай аймгийн хэмжээд орон нутгаас 300 сая жижиг дунд үйлдвэр эргэн төлөлтөд 1.2 тэрбум төгрөг ингээд төсөлөгдсөн байгаа. Тэгээ шийдвэрийн гараа гэрээ хийгдээд төсөл сонгол шалгуур хөдөлгөөн үндэслэл эхлээд явж байна. 11-ээс одоо 5 сарын 11-ээс 6 сарын 9-ний хооронд хүлээж авнаа. Энэ байна цахимаар одоо хийж байгаа юм аа. За салбарын хувьд болохоор энэ жилийн үед олон салбар ороогүй. Малажиг хүртэл одоо малын биотехнологи, мал эмнэлгийн үйлчилгээ, дээр нь одоо туслах аж ахуй зөгий дахиад гахаа гэсэн юм салбар болж байгаа. Тэгээ хөнгөн үйлдвэрчин одоо хөнгөн үйлдвэрийн хувьд одоо энэ жил бас олон салбар ороогүй. Төмөр эдлийн үйлдвэрлэл, тэгээд хог дахин боловсруулах үйлдвэр, тэгээд газар тариалангийн үед одоо үндсэндээ хүнсний ногоо тариалах, хүнсний ногоог одоо дахин боловсруулах жимс гэсэн ийм салбаруудаар одоо зээл болгогдно. Энийг одоо сорих байгаа аж ахуйн нэгж бол одоо нээлттэй тавих шаардлага үндсэндээ 12 шаардлага байдаг. Тэндээ нийцүүлээд төслөх юм бол нээлттэй сонгон сургалт явагдаад ингээд явнаа. Бидний төслөө цахимаар авч байгаа. Цахимаар гэдэг маань жижиг дунд үйлдвэрийн одоо тэр юу гадраас одоо шууд игдсэн тийм систем байдаг. Тэр системд төслөө одоо хөдөөж чаддаг юм аа. За жижиг дунд үйлдвэрлэлээс олгож байгаа зээлийн одоо хугацаа болоод хувь хэмжээ эргэн төрлөгдөх нөхцөл нь юу нь ямар байдгийг? За энэ жилийн үед хугацаа бол урд нь бол 5 жил байсан. Энэ жил эргэлтийн хөрөнгийн зээл бол 5 жил, үндсэн хөрөнгийн зээл 8 жил болж сайдын хүнс хөдөлж хөнгөлдрийн сайдын 157 дугаар тушаалаар ийм өөрчлөлт гарсан байгаа. За зээлийн эргэн төлөлтийн хувьд ер нь иргэд маань аж ахуйн нэгжүүд маань ер нь хэр одоо үр шимэнд хүртэж эргэн төлөлтөө хийж чадчихна. Мэдээж жижиг дунд үйлдвэрлэлээс авсан зээлийн эргэн төлөлт сайн хэрэгжиж дараагийн одоо жилүүдэд аж ахуйн нэгжид одоо олгох зээлийн хэмжээ маань бас нэмэгдэх юм хандлага байдаг шүү дээ. За зээлийн үед бол яг уу харилцан адилгүй. Нэрхийдээ бол манай аймгийн хэмжээнд нэг 19 оноос өдийн хүртэл 40 гаруй аж ахуйн нэгжид зээл олгогдсон байж байгаа. Тэрний үндсэн нэг 40 нэг тэр зээлүүд бол эргэн төлөлт нь бол зарим нь хэвийн зарим анхаар ихтэй нэрхийдээ бол зээл нь бол гайгүй төлөвлөдөө явж байгаа. Тэгээд энэ жилийн сонгон шалгалтын үед бас нэг онцлогтой байгаа. Бараг зээл олгоныг жил болдог байсан бол энэ жил шуурхаа төсөл сонгон шалгуулт ингээд төсөө хөдлөж аваад дуусаад ард нь 20 хоногийн хугацаанд зээлийн төсөл сонгон шалгуулт хийгдэнэ. Тэгээд 5 хоногийн дотор мөнгө олгох юм тушаал сайдын тушаал гарсан байгаа. Тийм учраас энэ жил бол үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсд зээлийн эртхэн аваад алийг боломж олгоход бүрдэж байгаа.